За өнөөдөр олон улсын стандартад нийцсэн онцлогоо хэмжлэгээний орчин үеийн тоног төхөөрөмж бүхий төлөнхийн төв ашиглалтанд орж байгаа нь манай эрүүл мэндийн салбарт одоо нэгэн юм тэмдэглэлт үйл явдал болж байна гэж үзэж байна. Сайн манай төвийн одоо удирдлага маань бас энэ талаар танилцууллаа. За төлөнхийн төв ашиглалтанд орж байгаа нь манай эрүүл мэндийн салбарын хувьд бол маш чухал ач холбогдолтой. Монголд одоо эхэлсэн төсөл олон байдаг ч гэсэн дуусгасан төсөл бол одоо цөөн байсаар ирсэн. За энэ байдалд бас дүгнэлт хийж улсын их хурлаар улсын төсвийн шинэ хөрөнгө оруулалтыг одоо төвчээд өмнө нь байсан нийт хөрөнгө оруулалтыг одоо 74% дуусгах ийм зорилтыг 2023 оны төсвийн жил эхлүүлж бидний хувьд одоо үе шаттай олон ажлуудыг яг эцэслэн дуусгах ийм зорилт руу шилжиж ажиллаад байгаа. Энэ дутсан санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж эхэлснээр эрүүл мэндийн салбарт 21-ээс 23 онд нэлээд том хэмжээний хөрөнгө оруулалт орж байгаа. Энэ бол өмнө нь орж ирсэн хөрөнгө оруулалтын бараг 10 жилдээ тэмцүү хэмжээний хөрөнгө оруулалт эрүүл мэндийн салбарт бол хийгдэж байгаа. За энэ нь бол өмнө нь эхлүүлсэн, за мөн яригдсан байсан ажлуудыг бодит хэрэг болох энэ тал дээр ажиллаж байгаа гэж ойлгож байна. Өнөөдөр эрүүл мэндийн цогц шинжилтийн хүрээнд Кувейт улсын засгийн газар, Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар баригдсан гэмтэл суваг судлалын үндэсний төвийн төлөнхийн төв бүрэн ашиглалтанд орж байгаа нэг жишээ юм. Шинээр ашиглалтанд орж буй төлөнхийн төв төлөгдөлт, осголт, хөлдөлтийн үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг өндөр түвшинд үзүүлснээр төлөгдөлт, осголт, хөлдөлтийн улмаас гарах хүндрэл, нас оролтын эрсдлийг бууруулах, хүндрэлтэй тохиолдлуудад нөхөн сэргээх мэт заслыг хийх боломж нэмэгдэж, гадаадад уг шалтгааны улмаас өндөр өртөгтэй онцлогоо хэмжлэгэнд явах урсгал зардлыг бууруулж байгаагаараа эрүүл мэндийн салбар төдийгүй төлбөрийн тэмцэлт гэсэн чухал хувь нэмэр оруулж байна гэж үзэж байна.